За сайн байцгаана уу? Эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн 2006 оны төгсөгчдийн санаачилж байгаа Алтан аг нуур подкастын энэ удаагийн дугаарт нийгмийн эрүүл мэндийн сургуулийн төгсөгчд буюу 2006 оны эрүүл ахуйч тархуур судлаач мэрэгчлэр төгссөн ангийн 2 охиноо урьж оролцуулж байна. Тэгээд энэ удаагийн дугаарын зочноор Сэлэнгэ. За Сэлэнг аймгийн нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга ийм одоо сайхан эмэгтэй байна. За Алтан ад содонтой. За эрүүлгийг хамгаалахын тэргүүний ажилтан. За мөн ангийнхаа охин болох инх хамглан. За инх хамглан маань төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт халдварын сэргийлт хяналтын засгийн эрхлэгчээр ажилладаг. За цэргийн одоо хушууч цолтой мөн тархуур судлалын ахлах зэрэгтэй. За эрүүлгийг хамгаалахын тэргүүний ажилтан. За хууль зүйн тэргүүний ажилтан. Цэргийн хүндэт медалаар шагнагдсан ийм одоо ангийнхаа 2 одоо бахархалт нэг урьж одоо оролцуулж байна. За ялангуяа одоо урилгыг минь хүлээн авч одоо Хоймор нутаг Сэлэнгэ аймгаас хүрэлцэн ирсэн Сэлэнгэгчтэй баярлалаа. Манай ангийн дарга. За ингээд та хоёроос эхэлж асуух зүйл бол нийгмийн эрүүл мэндийн одоо энэ сайхан чиглэлийн мэрэгчлийг сонгосон одоо шалтгаан, тэгээд энэ одоо мэрэгчлийн үнцэн энэ талаар одоо хуваалцсан уу? За нийгмийн эрүүл мэндийн мэрэгчил тэр дундаа эрүүл ахуйч тархуус судлаач гэдэг эмчийг сонгосон маань бас маш сайхан зүйл. За анхандаа бол ерөнхийдөө яг ямар чиглэл байдгийг бидний хэлдгээр бол улсын байцаагч гэдэг хүн болдог гэдэг л төсөөлөлтөй анх сургуульд орж исэн. За тэгээ явандаа бид нар 5 жил сурч төгссөн энэ хугацаанд бол маш их зүйл яасан. Бид нар нэг хүнийг эмчлэх биш, нийт хүнийг эмчилт юм байна. Нийт хүнийг альва нэг зүйлээс урьдчилан сэргийлт юм байна гэдэг зүйлийг ойлгосон. За нийгмийн эрүүл мэнд гэдэг зүйлээр сурч төгсөж ажиллаж байгаагийн хувьд бол маш их зүйлийг бол ойлгож авсан. За ер нь манай салбар бол бүх салбар дээр хамт байх ёстой салбар. Яагаад гэвэл урьдчилан сэргийлэх анагаах ухааны салбар учраас. Тэгэхээр бид нэр хүүхдийг багаас нь ахуулаад эрүүл яаж зөв өсөх вэ? Эрүүл наслалтыг яаж бий болох вэ? За дараагийн нэг зүйл нь юу вэ гэхээр бид нар барилга байшинг яаж зөв барих вэ? Яаж хүний эрүүл мэндэд зөв байх вэ гэдэг зүйлүүдийг бас эндээс ядаг. Маш олон чиглэл рүү ажилдаг. Төр болон хувийн ишлийн бүх байгууллагаттай харьцдаг. Ер нь бүх салбаруудтай харьцдаг тийм томоохон шинжилгээ ухаанч. Тийм гоё салбар бахна. гэж ойлгосон. За их амгалан мэрэгчлийн үнцийн онцлогийн талаар. За бид энэ сургуульд 2001 онд анх элсэн орж одоо танилцж найз нөхөд болж 5 жил өөрхөлж нөхөрлж оюутны байранда амьдарч төгссөн. За төгсөөд гараад хэдүүлээ ер нь л мэрэгжлийн хэлтний байцаагч болно гэсэн төсөөлөлтөй энэ сургууль энэ ангийг сонгож орж исэн. За төгсөөд дахин хаашаа явсан бүгдээрээ л нөгөө шуу шиг нисэл алга болсон эргээд дахин маань хаана юу хийж гинвэ гэд ингээд эргээ харахаар яг манай ангийнхнаас бол мэрэгжлийн хэлтний байцаагчаар орсон хүн бол байгаагүй. За бүгдээрээ орон нутгатаа очиод эрүүл мэндийн газар за тэгээд дүүргүүдэд за гайл мэрэгжлийн хяналт төмөр зам гэд за мөн улсын хэмжээний үндэсний асуудлыг хариуцсан явж байгаа халдвар төвчин зөвлөлийн үндэсний төвийн танил судалгааны алба дархлаажуулалтын албанд үндэсний бодлогыг одоо барьж ажиллаж байгаа гэд маш олон өргөн хүрээнд том цар хүрээнд манай ангийнхан маань томилогдоо очсон байсан. За өнөөгийн байдлаар гэхэд мөн л охтууд маань гадаад дотоодын улс орнуудад ангийн охтуудын маань хүүхдүүдийн маань 50% нь гадаадад сурч ийн, хуваараа бизнес эрхэлж байна, мэрэгчлэрээ ажиллаж байна. За мөн зон зөвчин судлалын үндэсний төв, хадар төвчин судлалын үндэсний төв, клиникийн том эмнэлгүүд, за тэгээд төмөр зам одоо нисэх гэд энэ том хүчний байгууллагуудад бүгд л одоо хүч сарин өнөө хүртэл
сэтгэл өвчлөлтэйгээр бас мэрэгчлээ орхилгүй ажиллаж байна. Тэгэхээр бүгдээрээ л нөгөө мэрэгчлээ хайртай дуртайг илэрхийлэл энэ сайхан мэрэгчлийг сонгосон бас биднэрээ бас нэгэн том бахархал юм болоо гэж бодож. Подкастын ивент тэтгэгч Golden Tip Нүүр ам шүдний имлэг. За баярлалаа. Нэрэл тийм шүү те. Би бол нийгмийн эрүүл мэндийн салбар бол ялангуяа одоо эрүүл мэндийн салбарын одоо түүчилэгч буюу одоо өмнө нь манлайлан явах юм одоо салбар гэж боддог. Ягаад гэвэл бүх одоо тий энэ тусламж үйлчлэгээ болон одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг нотлохоон суурилсан тий бодлогыг ингэж тодорхойлдог учраас одоо манлайлах юм одоо салбар гэж ойлгодог. Тэгээд дээрэс нь хөрвөх чадвар ихтэй тий ингээд ангийн охтууд маань за манай ангилтгүй те энэ салбарыг төгсөж байгаа төгсөгчд маань судалгаа шинжилгээ давхар судал ерөнхийдөө л одоо эрүүл мэндийн салбарт нотлохоо одоо судалгааг бий болгож цаашд одоо хэрэгжүүлэх арга хэмжээ бодлогыг тодорхойлж идэг ийм салбар байгаа тийм ээ. За ингээд сэлэнгээ хичээс бас нэг зүйлийг заавал асуухыг хүсэж байна. Юу вэ гэхээр COVID-19 цар тахлын үед бас одоо стратегийн онцгой бүс болох Сэлэнгэ аймгийн хөлийн бомбтууд дээр бас одоо маш өндөр хяналтыг тавьж тэ хариу арга хэмжээг өндөр одоо өндөржүүлсэн бэлэн байдлыг одоо хангаж маш сайн авч хэрэгжүүлсний хүчинд манай улс бас одоо цар тахлыг дотооддоо тархаагүй бараг одоо жил одоо тогтоон байрсан тэ энд бол асар үнэтэй хувь нэмэр зүйлсэн одоо хүн гэж би бол үнэлдэг таныг. Тэгэхээр яг одоо тухайн үед авч хэрэгжүүлж исэн арга хэмжээний онцлог ямар одоо хүндрэл бэрхшээл байв. За үүнийг одоо даван туулсны дараа ямар одоо сэтгэл төрж байгаа талаараа та ярьж. За тэртех 2020 он гэдэг зүйл байгаа тий. Анх хятад улсад COVID-19 гарлаа гэдэг дэлхийн нийтэд онцлогдсон. За тэгээд ерөнхийдөө Монгол улс бас 20 онд бүх хилээ хаагдсан. За Сэлэнгэ аймаг маань Монгол улсын хойд хил, Хоймор нутаг 2 том бомбттой 24 цагаар ажилладаг гэсэн үг. Сүхбаатар болон Алтан булаг бомб гэдэг үүдэг. За ер нь улсын онцгой комисс бүх хилийг хаагаад 2 бомбтоор яг саяны хийлдэг нөгөө хүнс нэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх гэдэг юу гарсан. За эндээс ахуулаад бид хэдийн нь бол хариуцлага нэмэгдэж гисэн. За Сэлэнгэ аймаг бол энэ дээр маш сайн ажиллацгаасан. Яагаад гэвэл салбар дундын хамтын ажиллагаа маш өргөн хүрээтэй байсан. Аймгийн засаг дарга бодлого гаргаж эрүүл мэндээс бол бас тодорхой хэмжээний бодлого зөвлөөд тэгээд салбар дунд хамтаараа ажиллах юм байна гэдэг зүйлийг тэн дээр харуулж чадсан. Энэ дээр засаг дарга маань ерөнхийдөө хариу арга хэмжээний 2 багийг байгуулагдсан. За халахыг нь бол надаар тавиад миний доор тагнуул цагтаа онцгой байдал те бусад салбарын багуудыг орж ажилласан байгаа. За энэ хугацаанд бол бид хэд бол бусад аймагуудыг бол 1 жил илүү ажилласан гэдгийг бол би бол бахархалтай хэлж чаддаг. За бид нарт бол юу хийсэн гэхээр нэгдүгээр татаа авалтууд хийсэн. Ягаад гэвэл манай Монгол улсын иргэд те гадаад улсад байсан Монгол улс маань хүмүүсээ татан авсан. Энэ 4-5 татаа авалтуудыг бол дээд усын онцгой комисс болон аймгийнхаа удирдлагуудтай аймгийнхаа багуудтайгаа хамтарч маш сайн зохион байгуулж бид нар хүлээж авч бусад аймагуудтайгаа бас хамтарч ажилласан. Энэ дээр Улаанбаатар, Төв, Дархан уул, Эрдэнэт гэдэг яг манай зам дагсан аймагуудтайгаа хамтарсан бид нар хүмүүсийг маш олон чиглэлээр бас тэнд татаа авсан байгаа. За явгнаар авч байсан. За дээрэс нь эхэндээ бид нар явгнаар аваад манай 2 машин хойно гарчаа тэн дээр машинда тавилж авчирч эхлээд татдаг байсан. Дараа нь бол нэгдсэн журмаар автобусууд бүр эрхүү хүртэл явж авсан. За тэгээд бид нар нөгөө богоноор болон бусад зүйлүүдээр аваад тэрийг дараагийн аймагуд руу хуваарлаж тэнд бид нар нөгөө тусгаалтанд авч ажиллаж байсан. За дараагийн нэг онцлог зүйл гэхээр нөгөө жолооч нар маань өвдөж эхэлсэн. 2020 оны 4 сард өвдөж эхэлсэн. Тэрнийх улсын онцгой комиссийн шийдвэрээр бүх жолооч нараас шинжилгээ авах гэдэг үүрэг өгч исэн. Энэ хугацаанд бол бас зөндөө ажлуудыг хийгдсэн. Ягаад гэвэл тэн дээр орой болон хил дээр очиж Алтан булгийн бомбт дээр очиж нэг жолооч, нэг лаборант тэгээд бие хоорондын нөгөө хөлийн цэрэг бусад байгууллагатай холбоо хамаарлыг анх үднээс ингээд орой болон хагасаа бүтсэнгөө ажиллаж исэн. Бид нар 10 сар хүртэл энэ зүйлүүдийг хийж ажилласан.
Тэгэхээр бол маш их цаг хугацааг ажилтай хайртай байдгийн жишээ тэр болвол гэж утсан. Манай арга гэр бол баг унтаж чаддгүй байсан. Шүн болохоор л уцтай гурдаг. Айгүй хэцүү байсан. За тэгээд дараа нь манай Сэлэн аймагч Улаанбаатарын дараа COVID-19 гарсан. За тэгэхээр орон нутгийн хэмжээнд бас хүмүүсүүдэд яаж шинжилгээ авах уу, яаж тээвэрлэх уу, яаж хэвтүүлэх үү, энэ бүх зохион байгуулалтыг ерөнхийдөө багаараа салбар дундаараа хамтарч ажилласны хүчинд бид нар ер нь бүтэн жил шахуу COVID-19-ыг оруулахгүй барьж чадсан гэж миний бод бахархалтайгаар бол хийж чаднаа гэж бодож. Подкастын ивент тэтгэгч UMed гол сайхны мэс заслын имлэг. За баярлалаа. За ингээд бас тэргүй игнэнд ажиллаж байсан эрхэм хүмүүсийг салбарын одоо хүмүүсийг бас төрийн маань одоо өндрөөр үнэлж манай одоо эслэнгэгч бас одоо тухайн үед тэргүүн одоо фронтод манлайлан ажиллаж исэн нэг бас үнэлээд Алтан газ содонгоор шагнасан байгаа. Тэгээ ангийн бас одоо хамгийн дөрөнд ийм төрийн дэд одон медалаар шагнагдсан танаар бас ангийн бид одоо бахархдаг шүү. За ингээд их хамгаалангаас бас одоо салбарын онцлогийг асуумаар байна. Манай их хамгаалан бас одоо эрүүл мэндийн салбар дээрээс нь хууль зүйн яамны дэрэгдэх одоо төрийн тусгай албаагчдын эмнэлэгт ажиллаж байгаа. Тэгэхээр энэ одоо салбарын онцлог мэдээж байдаг бах. Тэгээд энэ салбарт ажиллахын одоо сайхан одоо жаргалтай сайхан зүйл нь юу байдгүй мөн одоо даван туулахад бас одоо мэдээж бэрхшээлтэй зүйлс байдаг бах. Энэ талаараа бас валцноо. За Монгол Улсын хэмжээнд тусгай чигүүрэгтэй 3 эмнэлэг байдаг. Төмөр замын эмнэлэг, за батлан хамгаалах юм уу жинжээштэй би харьяа цэргийн төв эмнэлэг, за хууль зүйн яамны харьяа төрийн салбаагчийн эмнэлэг буюу манай эмнэлэг ийм 3 эмнэлэг улсын хэмжээнд байдаг. За манай хууль зүйн салбарын албаагчид манай өөрсдөө бас өндөр эрсдэлтэй цэрэг цагдаагийн хүчний байгууллагын ажилчид мөн л эрүүл мэндийн ажилчид бидэнтэй адилхан бүх зүйлийн фронтд явж байдаг. Хамгийн одоо халтар толон, халтар бус өвчин, осол, гэмтэл аливаа зүйлд хамгийн түрүүнд өртөх ийм эрсдэлтэй бүлэг одоо хэсэг бүлэг хүн ам бидэрт үйлчлэлтээрээ бас онцлог. За цэргийн байгууллага гэдэг утгаараа хос тангарахтай. Бид нар чинь эрүүл мэндийн эмчийн тангаргаа өргөн, цэргийн тангаргаа өргөн. Мэдээж хос тангарахтай учраас бидний одоо хариуцлага тэр хэмжээгээр нэмэгдэж байгаа. За 2012 онд манай тусгай хүчний 2 эмнэлэг буюу цэргийн төв эмнэлэг манай эмнэлэг хоёр нийлж батлан хамгаалах яамны харьяа эмнэлэг болж ажиллаж исэн. За энэ хугацаанд бид бүхэн батлан хамгаалах салбар хүчний байгууллагын ажилчид маань бас гадаад үүрэг гүйцэтгэж ажиллагаанд оролцдог, олон улсын ажиллагаанд оролцдог. За энэ дээр цэргийн албаагчдын эмнэлгийн ажилчид оролцдог аль аль нь. За 2014 онд дэлхийд дахинд Эбола вирус тал дээрээ нөхцөл байдал бий болж исэн. За энэ маань өөрөө Африкийн улс орнууд анх гарч исэн. Цэргийн албаагчдын ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа албаагчдаар маань дамжин Монгол улсад зөөрлөгдөж орж ирэх эрсдэл байсан. За энэ дээр батлан хамгаалах яам болон тухайд одоо батлан хамгаалах хууль сөхөл албаагчдын нэгдсэн эмнэлэг буюу манай эмнэлэг хамтран арга хэмжээ зохион байгуулж улсад бол Монгол улсад ямар ч Эбола вирус тал дээр зөөрлөө оруулж ирж байгаагүй. За 2015 онд Улаанбаатар хүчний улсын хэмжээнд мөн дэгдэлт эхэлсэн. За үүн дээр мөн үүрэг гүйцэтгэхээр ажиллагаанд явж байгаа албаагч, тусгаарлагцсан албаагч дээр голомтлон халдвар гарах. За түүнийг богино хугацаанд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж таслан зогсоох, аль болох одоо үүрэг гүйцэтгэхээр явж байгаа албаагчтай цөөрүүлэхгүй хамруулахыг зорих дээр бас нэлээд бодлогыг өдөр шөнөгүй бас дуудагдж ажиллах тий. Мэдээж хос тангарахтай утасны бэлэн байдал бид нар өдөрч бай, шүнж бай хэзээ ч дутсан бэлэн байх. Бараг л тал унтаад тий тал сэрнэ гэдэг шиг иймэрхүү байдалтай ажиллах нөхцөл байдал бас битэн байдаг. За нөгөө талаараа эрүүл мэндийн хэдийгээр одоо эрүүл мэндийн ачааллын өөрс эрүүл мэндийн салбарын нэг тал болж ивж байгаа хэдий ч эрүүл мэндийн яамны харьяа бус гэдгээрээ бас улсын хэмжээнд ирж байгаа хийгдэж байгаа эрүүл мэндийн чиглэлийн төсөл хөтөлбөрөөс одоо хамрагдахгүй хоцрох тий. За магадгүй ямар нэгэн одоо дэмжлэг туслалцаа ирэхэд бас энэ 3 эмнэлэг дээр маань хамрагдахгүй байх ийм бас жоохон дутагдaltaй талууд бол байдаг. Мэдээж энд бид нар хоцрохгүй хөл нийлж явахын тулд
одоо мэрэгчлүүд өөртөө салбар нийгэмдэгт байгаа, эмнэлгийн удирдлагууд өөртөө яам одоо тамгын газар те нийслэлийн эрүүл мэндийн газар эдгээртэйгээ холбоо уялдаатай байж бид нар усын хэмжээнд бүгд л эрүүл байхын тулд эрүүл мэндээс хамгаалж байгаа. Энэ хатилж. Тэгэхээр арай нэг жоохон өндөр хариуцлагатай ажилладаг гэх юм уу? За Подкастын ивент тэтгэгч Сэцэн Мед эмнэлэг. баярлалаа. Тэгээд энэ одоо өндөр хариуцлагатай онцгой объект тий мэрэгчлийн одоо ур чадвараа гарган нэр төртөөгөр үүргээ гүйцэтгэж байгаа бас ангийн охиноороо маш их бахархаж байна. За ингээд дараагийн ярих зүйл юу вэ гэхээр ерөнхийдөө одоо Монгол улсад нийгмийн эрүүл мэндийн салбарт томоохон шилжилт явагдаж байна тийм нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль батлагдлаа. Хуулийг дагаад бас олон одоо дүрм журмууд батлагдаж одоо дааж мөрдөх алхмууд эхэлж байна. Тэгэхээр яг одоо энэ эхэлж байгаа үед те бид нэр одоо 20 жил ажилласан туршлага дээр үндэслээд яг ямар хуу голдрлоор эхлээсээ яаж явуул одоо энэ зөв гэж үзэх вэ? За ерөнхийдөө нөгөө эрүүл мэндийн тухай хуулийн дээр тэргүүлэх чиглэл юу вэ гэдээ заагаад өгсөн баг шүү дээ. Нийгмийн эрүүл мэнд тэргүүлнэ гэж заагаад өгсөн. Гэхдээ энэ ажиллаж исэн хугацаанд бол энэ зүйл байгаагүй. Одоо биднэрт бол дараагийн баяртай зөвлөхөр тусламж үйлчлэгээний тухай хууль маань гараад ирсэн. Энэ бас бидний нэг дэвших ахиц болсон болов уу гэж бодож байна. За цаашид нийгмийн эрүүл мэндийг сахиулахад ер нь санхүүжилт хамгийн гол нь чухал байдаг. Ер нь үнгүй юм бол үнгүй л байдаг. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг бий болох одоо биднэрт одоо сая энх хамгаалалтын битээр халдвар төвчин яриад шүү дээ. Халдвар төвчнөөс гадаа одоо бол халдвар тус өвчин гэдэг бол хүн амыг чочроож шүү дээ. Ер нь бол дийлхэн. Одоо бид нар ингээд аймгаа бодоод усаа бодоод үзэхэж хүн амын тэргүүлэх 5 өвчлөл бол дийлэнх нь халдвар тус өвчин байгаа даа байхгүй юу? Тэгэхээр бидний амьдралын хэв маяг бол өөрчлөгдсөн. Бид нар 80 онд бол машин бараг байдгүй байлаа. Бүгд алхдаг байлаа. Тэ хүүхдүүд мань алхаж цэцэрлэгтэй хүрдэг байлаа. Гадаад очиндоо маш сайн дасан зогцдог байсан. Одоо яаж юм гэхээр энэ зүйл байхгүй болчиход байна шүү дээ. Та бүхэн харж байна уу? Өнөөдөр цэцэрлэгт явахдаа машинаар явж гин, очиод нэг байшинд орж гин, гадаа гарч байгаа гэдэг зүйл хүүхдүүдэд баг анзаарахдаггүй байгаа шүү дээ. Тэгэхээр халдварт бус өвчнийг бид нар бууруулахад бодлого маань цогцол байх ёстой гэж бодож байна. Хүний нөөцийг зөв бэлтгэх ёстой, санхүүжилтийг маш сайн хийх ёстой. Тэгээд бодлогоо зөв тодорхойлж гаргаж ирэх маш чухал болов уу гэж харж байна да. Одоо бодлого маань гараад ирсэн одоо цаашид гүйцэтгэх гэдэг зүйл маань маш богино хугацаанд хурдан хийгдээсэй л гэж хүсэж мөрөөдөж явж байна да. Подкастын ивент тэтгэгч Цагаан уул эмэгтэйчүүдийн эмнэлэг. За энэ хамгаалан гэв. За манай мэрэгчл өөрөө өргөн цар хүрээтэй олон салбарт ажилладаг те эрэл хугаараа ажиллаж гин, давхар судлаараа ажиллаж гин, нийгмийн эрүүл судлаачаараа ажиллаж гин. Өнөөгийн төвшөнд одоогийн бид нар яригдж байгаа нэг зүйл бол халдвар төвшин сэтлэн үндсийн төвдөр тамил судалгааны алба гэдэг олон чиглэл мэрэгчлүүд ажиллаж гин. Дүүрэг клиник эмнэлгүүдээр мэрэгчлүүд ажиллаж гин. Нийгмийн эрүүл мэндийн төв гэдэг ингээд том газар байгаа хэдий ч улсын хэмжээнд өндөр одоо үйл ажиллагаа явуулаад царх хүрээний хэр байгаа вэ гэвэл бас тэрийн болгон хүмүүст мэддэхгүй ийм зүйлүүд энэ тий. Тэр улсын хэмжээнд өвчний хяналт сэргээлтийн төв гэдэг ийм одоо нэгдсэн бодлого тогтолцоотой одоо бидний мэрэгжлийг хөгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг ойлгуулах энэ чиглэл хөгжиж яригдаж эхэлж байгаа нь бас таатай санагдаж байна. Мэдээж эхлэл зөвлөл төвхтөө одоо ямар хүрээнд хэрхэн зохион байгуулалтыг харах нь сайн бас мэдгүй байна. Магадгүй энэ маань суур маань тавигдаад энэ өвчний хяналт сэргээлтийн төв гэдэг юм Монголын хэмжээнд бий болоо цаашлаа хөгжөөд ирэх юм бол нийгмийн эрүүл мэнд бас хөгжих бүх талаараа нэг одоо зангидсан бодлоготой болох тогтолцоо бүрдээд өргөжөөд явах юм бас сайн тал харагдаж байна гэж анзаарч байна. За баярлалаа. Тэгэхээр ер нь бол нийгмийн эрүүл мэнд гэдэг чинь одоо нийт хүн амын л эрүүл одоо таатай амьдрах нөхцөл те нийт хүн ам эрүүл одоо аз жаргалтай амьдрах тэр одоо нөхцөлийг бүрдүүлэх чиглэл рүү илүү одоо фокуслах гэдэг юм уу те анхаарах юм одоо ажлууд байгаа. Тэгэхээр
хүн амд чиглэсэн яг ямар одоо мессеж өгөх вэ? Эрүүл одоо чанартай амьдрах чиглэлээр. За маш олон зүйл ярьж болно. Гэхдээ миний хамгийн гол сүүлийн үед яриад байгаа бол эцэг эхчүүдтэй хандаж хэлэхэд товлын дархлаажуулалттай яг цаг хугацаанд нь хүүхдүүдэд хамруулаач гэдэг зүйлийг хэлгэсэн. Яагаад гэвэл за бид хэдийг маш 7-8 тэрбум болж өсгөж те яхад бол вакцин маш их үүрэгтэй байсан. За 20 жилийн хугацаанд би аймагт А гепатитын вакцин тухайн бохир гарын өвчин буюу шар өвчин. За 19 онд хатгааны эсрэг вакцин пневмокок. За сая 24 онд хүний папилломавирусын вакцин гэж нэвтэрсэн. Энэ бол улс бодлогоор тухайн өвчнүүдийг бууруулахын тулд хэрэгжүүлж байгаа маш том чухал зүйл байгаа юм. За бид нар вакцинаар ганцхан халдварт өвчнийг бууруулах биш. Халдварт бус өвчин гэж байгаа. За халдварт бус өвчний эсрэг 2 вакцин байгаа. За хүний папиллома буюу умаа үзүүний хавдраас сэргийлэх вакцин, хоёр дахь нь бол вирус гепатит эсрэг вакцин байгаа. Бага. За энэс бид нар бол хүүхдүүдэд бол одооноос хамгаалж яадаг. За би энэ дээр бас нэг хэлэх гэж байна. Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ өнөөдөр үр дүн гардаггүй. Яагаад гэвэл 10-аас 15 жилийн дараа маш их үр дүн гардаг өвчин байгаа. Тэгэхээр өнөөдөр хүний папилломавирусээс сэргийлэх вакцин хийгээд 20 жилийн дараа бид нар умаа үзүүний хавдраггүй охтууд маань 2 хоногт нэг ээж маань энтэхгүй тийм болж ирнэ гэсэн байгаа учраас дархлаажуултандаа, товлын дархлаажуултандаа идэвхтэй хамрагдаараа гэж уриалж байна. Подкастын ивент тэтгэгч мөнх онч дотор мэдрэл, үе мөч уламжлалт сэргийн засах эмнэлэг. За баярлалаа. За миний хувьд одоо халдрын сэргийлт хяналтын чиглэлээр давхар судлаараа клиникт одоо ажиллаж байгаагийн хувьд төгснөөс хойш эрүүл мэндийн газарт 2 жилийн хугацаанд ажиллаад түүнээс хойш клиникт ажиллаж байгаа. За эрүүл мэндийн газарт ажиллах, клиникт ажиллах хоёр бол шал өөр тий. За тэгэхээр мэдээж эмнэлэг клиникт халдварт бус өвчнөөс сэргийлэх асуудал маш чухал үргүүрэнд яригддаг. Хүн эрүүл мэндийн төсвийн жүжиглэгээ авахаар эмнэлэгт ирээд өөр хоёр дахь халдвар, өөр шинэ өвчнийг авах гарах ёсгүй. Тийм учраас эмнэлэгт чанартай аюулгүй төсвийн жүжиглэгээ үзүүлэн тухайн эмнэлэг эрүүл мэндийн байгууллага чанар аюулгүй байл гэдэг зүйлийг ярих гэж байгаа бол нэн тэргуунд халдрын сэргийлт хяналтыг л ярих хэрэгтэй. Халдрын сэргийлт хяналтыг өнөөдөр ярихгүйгээр хүндэхгүйгээр үүнийг анхаарахгүй орхиод бид нар чанартай төсвийн жүжиглэгээ үзүүллээ гэж ярих өрөөсгөл боломжгүй асуудал. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудаа, эрүүл мэндийн байгууллага салбартаа, эмнэлгийнхаа удирдлагуудад халдрын сэргийлт хяналт бол нэг нь амирт байдаг шүү. Ямар нэгэн өвчлөл нэг хүнд халдвар өглөө гэхэд энэ маань өөрөө бас эдийн засгийн маш том сөрөг үр дагаврыг тухайн эмнэлэг эрүүл мэндийн байгууллагад үүсгэдэг учраас халдрын сэргийлт хяналт нэг амирт байдаг шүү гэдгийг бас уриалж бас хэлмээр санагдаж байна. За иргэд нийт чиглэсэн нэг уриалга хэлэх нь бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлсноор эрүүл байна гэдэг зөвлөл нийгэм сэтгэл зүйн хувьд эрүүл байхыг эрүүл байна гэж тодорхойлдог. Одоо нийгэм маань өөрөө сошиал ертөнд хөгжсөн. За одоо сөрөг мэдээлэл тавтах нь илүүтэй байна. Нийгмийн сэтгэл зүй маш хүнд байдал байна тий. Энэ бол бас нэлээд эмзэглүүлсэн асуудал. За тэгэхээр альва зүйлийг иргэд маань их сурвалжаас нь үнэн бодтой мэдээллийг авч эрүүл сэтгүүгээр нийгэмд хандаасай л гэдгийг уриалмаар. За баярлалаа. Одоо подкастын маань хугацаа бараг өндөрлж байна. Тэгээд сүүлийн асуултаа асуухад одоо манай мэрэгчлчин бас их өрмөц онцлогтой мэрэгчл те. Тэгээд ерөнхийдөө одоо энэ халдварт болон халдварт бус өвчний одоо тархалтыг бууруулах те нийгмийн хүчин зүйлийг бууруулахад бол маш асар өргөн цар хүрээний мэдлэг те одоо чадваруудыг шаарддаг. Тэгэхээр энэ мэрэгчлэр одоо сурч байгаа, төсөж байгаа дүүнертэй хандаад хэлэхэд цаашдаа ер нь ийм ур чадвараа илүү хөгжүүлвэл хэрэгтэй байдаг шүү гэдэг тийм мессеж өгвөл ямар мессеж өгөх вэ? Подкастын ивент тэтгэгч Golden Tip нүүр ам шүдний эмнэлэг. Подкастын ивент тэтгэгч Цагаан уул эмэгтэйчүүдийн эмнэлэг. Подкастын ивент тэтгэгч UMed гоо сайхны мэс заслын эмнэлэг. Подкастын ивент тэтгэгч Сэцэн мед эмнэлэг.
Подкастын ивент тэтгэгч мөнх онч дотор мэдрэл, үе мөч уламжлалт сэргээн засах имлэг. Сониуч бай гэж хэлмээр байна. Маш олон чиглэл рүү явдаг учраас маш олон байгууллагын мэдлэгтэй байх хэрэгтэй, унших хэрэгтэй гэж хэлье. Ер нь тэгээд бодно. Тэгээд зөв шийдвэр гаргадаг байгаасаа л гэж хүсэж байна да. Ер нь сониуч байгаараа л гэж хэлье. Олон салбар руу ордог учраас тэр болгоны салбарын мэдээллийг бид хэд мэдэж байж бид нар тэнд шийдвэр гаргадаг учраас сониуч байгаараа, юмыг уншдаг байгаараа л гэж хэлье. За. Манай мэргэжил хурдыг шаарддаг. Маш их хурдыг шаарддаг. Маш богино хугацаанд уншиж, судалж, лавлж шийдвэр гаргахыг шаарддаг. Бидний шийдвэрээс хамаарч халдвар төвчнийг алдах уу, эсвэл алдах уу гэдэг зүйл хамаард. Бидний шийдвэрийг харж улс орон нутаг тэ шийдвэрийг гаргах дараагийн арга хэмжээ авдаг учраас нэгт хурд хэрэгтэй. Хоёрт мэдээч мэдлэг мэржил унш хэлэг. Дөнгөж намайг архангаад төгсөөд очиж ажиллаж байхад нэг эмч маань хэлчихсэн. Давхарцлаач гэдэг бол өглөө бүр ирээд компьютероо нээгээд дэлхийд ихэнд юу болж байна хар. Дараа нь Монгол улсад ямар эрсдэл байна гэдгийг хар гэжсэн. Энийг тухайд ингээ гайхажсэн. Яг ингээ ажиллаад ирэхэд үнэн цэнийг нь яагаад гэж хэлсэн бэ гэдгийг ойлгож байгаа. Мэдээж манай мэргэжил өргөн цар хүрээний мэдлэг, мэдээлэлтэй түүнээсээ шүүрч ав дүн шинжилгээ хийх, богино хугацаанд шийдвэр гаргах ийм мэргэжил учраас хурд. За баярлалаа. Ингээд 20 жилээ тэмдэглэх гэж байгаа их сургуулаа төгсөөд одоо 20 жилээ тэмдэглэх гэж байгаа ангийнхаа найзуудтай болон курсын одоо төгсөгчдөө мөн одоо 6 оны төгсөгчдөө Алтан агнуур 2026 одоо баярын мэнд төвшүүлээ. Тэгээд бид бүхэн 10 жилийн дараа 30 жилийн яваа тэмдэглэх үед те өнөөдрийн яригдчихсэн энэ нийгмийн эрүүл мэндийн суур тусламж үйлчилгээ маш одоо зөв оновчтой голлорлороо хөгжсөн те бид нар арай өөр түвшний хөгжил цэцэглэлт яриад одоо сууж ахын эргүүлийг төвшүүлээ. Тэгээд ангийн хоёр найзынхаа одоо ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Амжилтын амжилт хүсье.